1978 оны төгсөгчдийн шинэ жилийн арга хэмжээ нээсний бүтээгдэхүүн юм. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Мөстийн сайхан нутаг минь сэрүүн тата уур амьсгалтай гал тагсан улаан уулынхаа дунд Монгол автан сүрдэг улсаар хүрээлэх гэсэн боорог бодомж голоос ихтэй боржин дүлгэн урсгалт голынхоо мөсөн дээр уулгаж усандан сэлж зүлэг ширгэн дээр нь хөл нүцгэн гიშгэж иргэн тоорн аршаан булгаасаа ундайлж алтан сүрлэг уулсын хаан ан авраг малчдынхаа мал сүргээс идэж ундайлж зэрлэг сонгон таанаг манграасаа тамшаалж мөс нутгийнхаа хөгжил сэтгэлийнхтийн төлөө цэл залуунаас оюун ухаанаа зориулж аймаг улстай мөс нутгаа нэрийг нь цуратуулж дагаж үлдээсэн алтан үеийн аав ээжүүдийн үр сад билээ бид. Мөс сум маань 1941 онд байгуулагдсан халах ураанхай загчин яслангуудаас бүрдсэн сум билээ. Манай сум нь захиргааны ордон, 8 жилийн сургууль, сум дундын эмнэлэг, нисэг онгоцны буудал, цэцэрлэг яасал, худалдаа бэлтгэлийн анги, 2 давхар зочид буудал, ганцтай, талх нарийн бооны цэгтэй, гахаа тархины аж ахуйтай, цахилгаан моторын төвтэй, ойдлын цэг, гар үржилжмлийн хевсний цэгтэй, суур машин бүхий, төмрийн цэгтэй, цахилгаан хөрөө араам, харуул бүхий, цахилгаанчсан мужааны цэгтэй аж ахуйн тооцоотой ажилладаг 2 барилгын бригадтай 3 дугаар бригадад давс зөвшөөрөх давсны нэгдсэн бригадтай хөхөрцийн хүрхнээний агшууд бичил бөөрсний уурхаатай баруун дөрөв сумаа хангах өвсний том агуулгатай ийм л сайхан нутаг ийм л баян сум нэгдлийн бидний аав ээжүүдийн хөлнөр зүтгэлээр бий болж байжээ. Тэр үеийн мөс сумын брэнд бүтээгдэхүүнүүд нэг 10 зээл 130 машин, 10 дугуйт мотор трактортай аж ахуйн тооцоон дээр бусад сумдуудад хадлан хадах, зуд болоход ашиглуулдаг байжээ. Давс нуурынхаа цагаан давсыг аймаг Улаанбаатар хот аж ахуйнуудад өгөөж чихэр боовны үйлдвэрт нийлүүлдэг байлаа. Энэ давсыг зөвшөөрлөх үйл ажиллагааг нүдэг ах өдөртөн зохион байгуулж байсан байна. Уруудан хөхөрцийн цагаан хадны нүүрсээ үеийн шалтаа булган сумдад зарж аж ахуйн тооцоо дээр ажилладаг байсан байна. Энийг Улаанбаатар хотоос давс руу инженер өдөртөж 50 хүнтэй өөрсдөө тэндээсээ цалинжиж үлдэгдэл мөнгө нэгдэлтэй тушаадаг байсан байна. Мөн дөрөвдөн сарлагын 6 фермээс 2-3 дугаар бригадын дунд могон харын үзүүрт бодомжийн голын хажууд мөстийн хошууны даян пангийн хөтөг боржийн голын ихэнд 2 тасаг цэг байгуулж сарлагын тусаар Монгол маасад хийж Улаанбаатар хот болон аж ахуйнуудад мөн чихэр боовны үйлдвэрт нийлүүлж дотор байр ажилчдынхаа хэрэгцээг хангадаг байжээ. Мөн Сэретэр дагаан талах нарийн боовны цэг мөстийн дөрвөлжин талах сарлагын тосдод тэргүүн зэрэг нь нутгийн брэнд болж зогсохгүй бусад сум аймаг Улаанбаатар хотын жолооч нарын дуртай бүтээгдэхүүний нэг болж байсан байна. Тоокрын цэг хуучин машин угсрах, засварлах, эрг болт хийх, морин тэрэгний янга, морин тэрэг хийх, машины гүйзүү, морины тах, хазаар зэргийг бусад сумдад хийж нийлүүлдэг байсан байна. Мөн ногоон бямбаах энийг өдөртдөг байсан байна. Мужаан цэх нь байшингийн хаадаг, сурагчдын ширээ самбал, машины гүйзүү зэргийг хийдэг байсан байна. Мужааныг Баатар ах, Замбах, Сэретэр ах, ганц тулгын авгаан аав зэрэг улсууд өдөртөж хийж захиалга авч байжээ. Барилгын
хоёр бариад нь өөрийн сумыг барьдаг хашаа хороор барихаас гадна бусад сумын захиалгыг авч ажигуун цоцоогоор барилга барьж өгдөг байсан байна. Улсын тэргүүний барилгач нь үн дах энийг удирдах байжээ. Ахаа дахианы ажигуудаа сумаа махын өндгөөр хангагдаж байж энийг 10 ад удирдан хийж байсан байна. Мөн манай мөс сумын туяа нэгдэл нь өмнө говийн ханы хэдсийн хүрэн буур, Бовалтан төгөргийн азарга, Сүхбаатарын даргаангийн нэг нугалантай илүү хуц, Ноолуурын алтан хуц авч ирж сүрэг малынхаа генийг сайжруулж байсан байна. Хөдөлмөрчин малчин сэхэтэн аав ээжүүдийн минь нэгэн нийтийн төлөө, нийтэн нэгийн төлөө гэсэн ураан дор нэгдэн нэгтэрч уусан ажилласны үр дүнд 1971 онд ардын улсхийн 50 жилийн хоогоор 5 хошуу малаа 5 төрлөөр өсгөж улсын тэргүүний сум болж зил зүүн башин машинаар шагнагдж байсан байна. Мөн хэмээн сүргэн үйлдвэр ухсаар сайжруулж, тоо толгойг тэргүүлж, улсдаа нэгдүгээр байранд орж, мөнгөн бол алтан ботго НТТ дугуй трактороор шагнагдж байжээ. Мөн царлагын сүргээ төмөн хүргэж, Монгол улсдаа анхудаа царлагын маск брэнд гаргаж, төмөн царлагын баяр хийж, мөнгөн тугал мөн үлээвэр хөгжим зил 130 машинаар шагнагдж байсан байна. Олон жил дараалан ажлын бүтээлээр тэргүүлж байсан учраас мөс сумыг төрийн дэд одон алтан газар шагнаж байсан байна. Цааш 1978 оны төгсөгчид бид аав ээжүүдийнхээ хөдөлмөр бүтээр шингэсэн төрсөн нутаг төрлөх хөлгийн мөсдийн сайхан нутгийнхаа төлөө сэтгэл зүрх итгэл найдвараа зориулж нэгэн биет бүтээл туурган гэдэгт итгэж байна та бүхнээсээ. Та бүхэн маань ирүүлэх байгаараа урт удаан настаарай. Бүлгэн дуулж бай. Ном хон бүлгийн дарга нар мэдээлээ. Хоёр 1978 оны Ховд аймгийн мөс сумын 8 жилийн 8А8 бэгийнхэн шинэ жилийн арга хэмжээнд бэлэн зогссон. Бүлгэн дуулж бай. Ном хон. Пинруда дууга. Бүхий мөсдийн сайхан нутг минь дууга дуулцгаая. Нөгөө яг бичсэн байхгүй хайгаа олдтой ингээд юунаас явуулж Дорнер.
Аймагт төгссөн нэг төгсөлтийн айд нөхдөөлтэй. Тэгээд та нартаа бид чатан ядан хурд хамтлагийн нэг ангийнхан дуугаар ай барья. Та нар бас хамтдаа дуулаарай гэж найз нараасаа хүсье. Наадуу ч мөнгө төгссөн байгаа. Хаашаа учрах. Надтай цугларсан харин анхны туас би хэн устж хатаби шидэн ясисээ үгүрхэн түгүс шиний тухабатоо харин аюу сэгшүлээ бүгдээ хантагийн автосан анхийг автоо
우리가 하나씩 쓴 배. 사도로 어긋나온 사스무스니 이걸 나왔어. 산고를 다도사 울때 딩그린 더 어떨 때부터 더 내고를 자가 말아와도 사슴보다 나오는 문제래. 사들도에 아픔하게만큼 안전도 되지 아들은 아연이 이래도 고기도 확준 다졌잖아. 어렵다 한 말했다 한 명승성 따뜻한 니꺼낸 그들 따뜻한 냄새만 가 적서 대처가 사실 다운 질 뭔것은 말이야. 서로 적서서 다운 질. 서로 적서서 교친도 단지인들아. 어쩌 조당받은 것다. 진지가 힘들죠. 다 오사라. 사진도 가서 고리층을 쓴 건데. 그건 어떻게 나타나게 생각해서 한번 나타나라. 명성 나타난 니꺼란 그들 나타나면 남동을 안가 덕성 법담기 머스터민 남지대는 서로딩 남동을 안가 덕성 나타나면 덕성 넷 곡줄 때 어깨오가 나온 vil경 같더대야. 네, 우리가 지금도 네, 그거 할때 할아버지 시절 아사 고리층을 처음 담아서 알아서 좋아가 네 커머스 때 맞선 그래도 들어가야가 자면 잡게 넣어가마다 엑스트리는 오구가 와서 이렇게 비켜나 소자도 그쇼 너무 시끄러운 아유 하여튼 안정은 내가 이거 뜬다. 와커. 아이트마.
Энэ хоёр тослохыг сандарч байна шүү. Их хоёр. Атсуу. Цэцэгдээ. Цэцэгдээ. Өөний байгаа мó ахтав. Энэ хот. Вэмтэ. Комжоо. Таватра. Атында. Вэмтэ. Оёхо. На яа цэцгмаа. Даалгавар. Наран дэгэ. Наран дэгэ. 내가 볼때 좀 안담을. 사오죠. 나가. 나 내가 호. 동원아. 엑스츠. 나왔던 거 살까? 맞죠? 이렇게 왔더라. 자.
이 거에다 앞서 마. 아우 금방 너 그대로. 저들 막아라. 저들 막아라. Бас энэ сайхан амт олон нэг үдшиг сайхан өнгөрөх нь боломжийг олгосон явдал баярлалаа. Монгол заншдаараа бид бүхэн уучраа үдэж шинэ оноо сайхан одоо энэ сэтгэлтэй шампаска буудуулж сайн сайхныг бодож хүлээж авдаг энэ жамтаа. Тэрний дагуу 1978 оны төгсөгчтэй. 160-ыг одоо туулсан миний ангийн хамт олон нэг айцууд үнэхээр одоо 70 хэдэн оног шиг бүгдээрээ Toyota сайхан цоглог харагдаж байна. Та нартай маш их баярлалаа. Ингээд ирж байгаа 26 онд бүгдээрээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байж та бүхний гэр бүл үр хүүхдүүд ач зээнэр төрөл төрөслийн ажил үйлсний өөдөр бүтэмжтэй байхын үлцэлтэй сайхан ерөөлийг хамт олонныхоо зүгээс болон хуваасаа өргөнмөрья. Ингээд анхныхаа хондыг одоо энэ зөв 26 оныхаа сайн сайхны төлөө бүгд эдгээр төлөө дахин олон удаа уулзахын төлөө өргөнмөрья. Зөндөө одоо өндөр насанд хүрч байгаа бүгдийг заадаг аав ээжүүд байгаа учраас өнөөдөр ингээд бид нар хичнээн нас дээр гарсан ч гэсэн үеийн хүүхдүүдтэйгээ ижихэн бид нар үеийнхаа 18 жил 10 жилийнхээ үе шиг сайхан ярилцах тийм тодорхой сэтгэл биднэрт байгаа. Яагаад бид нар түрүүн бас манай анги шиг олон тийм ажлыг зохион байгуулж дандаа хамтарч дандаа нэгдэж идэг ийм ангиуд хоороо шүү дээ. Биднэрт атаарч байна. Хүмүүс ямар гоё юм бэ та нар. Түр 60 хэд гарчаад хотел явах юм шамаа гэдэг юм ээ. Яа би бид нар бид нар хүүхдээ өсөлтөө өдөө том болголоо. Айлын дээтэй айл болголоо. Та нар бол явах хэрэгтэй. Юм үзэх хэрэгтэй. Найз нөхдөйгөө уулзъя. Бидний санаас сэтгэлээ уулз. Нэгдүгээр ангид ямар байлаа, 8-р ангид ямар байлаа. Одоо бид нар 40-50 жилийн дараа ямар байна? Сайхан ярилцаад нэг-нэгнийхээ царай зүсийг хараад ууж идэхтэй биш хамгийн гол нь дотн сайхан сэтгэлээрээ ярилцаж байх энэ сайхан мөч биднэрт нээж өгсөн найзуудтай тэгээд өрөлцөн ирсэн та нартай
баярлалаа. Хөх айлмын дээр ногоон айлмын дээр өсөсөлчээ нэг цагаан цоохон дэстэй хомоолтой тэр нь үнс нь гоожсон. Даавуу зүгтээ дүрдэг чирнэлд үзэхдээ харандагаар гэдэг тийм төвчтэй банк удаа аавсгээ залгацлаа. Одоо бид тодгой санаж чирнэлд дүрд үзэхдээ харандагаар очиж тэгэж анх хэрэгжсэн. Бүгдөө ногоон дээр бүгд айлмууд ихтэй хийжсэн. Одоо тэрийг бодоход одоо бид ингээ харахад одоо энэ одоо маш олон жил болсон байна. Тийм учраас биесээ хайрлаарай. Бид танартай уулзсантай маш баяртай байна. Энэ уулзалтыг биш үү? Гэрэл одоо энэ Батцуул. За одоо энэ дөрөв Улаанбаатарын одоо олдч байгаа усууд одоо энэ инквай хэлтэр одоо энэ зөвлөрөө хийлээ. Би бол хорон чинээ туслын нэмэр байхгүй байгаа бид бүгдөө ойрын хэдэн үйл хэлцэл нэмэрж байгаа болохоос биш. Уусууд эдгээр чинь сэтгэл зүрхэл гаргаж бүгдөө ингэж хийлээ. Эдгээртэй маш их баярлалаа таанахтай. Дандаа найз нөхдөйгөө төлөө эдгэрийн төлөө ингэж одоо ийм одоо зохион байгуулж ингэж тав талаас бүгдөө ийм хийж байгаа. Энэ үүндээ туйлын их баяртай байна. Тэгээд одоо та бүгд эрүүл савуу сайхан бүх юмыг өсгөрөө. За өнөөгийн мэндийг хүргье. За анхны бөгөөд шинжил хийж байгаа та нартай маш баярлж байна. Энэ бодоод миний мөрөөдөл байлаа. Ангийнхаа хүүхдүүдийг цуглаа. Ангийн хүүхдүүд шинжил хийгээд энэ хаа байгаа мөрсдүүлээ. Бид нар хэзүүлээ цуглах үлээ. Ангийнхаа дараа ингээд нэг шинжил хийгээд нэг суухаас гэсэн мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баяртай байна. Бүгдээ уустаас удаан жаргаагаа гэж хэлье. Бид бүхэн 1970 он 1-р ангийн ус хажаалууд огтод Ховд аймгийн Мөс цумын 8 жилийн сургуульд анх элсэн орж байжээ. Тэр цагаас хойш бид нар 55 жил болж. 25 жил. 8 жил төгсөөд 47 жил болж. Энэ бол биднээс бас түүхэн хугацаа байна. Тэгээд бид бүхэн 8 дугаар ангаа тэгээд талбар Монгол орныхаа 408 загс таран моджээ. Ингээд тэр таран модсон оцсон газар орхино бид бүхэн нэр хүндтэй ажил хөдөлмөрч арамдалтай аваа явчихдаг ийм сайхан залуучууд октод болжээ. Энэ бол бид бүхний түүхэн замнал болж байна. Тэгээ өнөөдөр бол бид нөхөр 47 жилийн дараа уулзалтаар энэ шинэ жилээ тэмдэглээд их орныхоо нийслэл Улаанбаатарт суугаад ингээд ярилцаж байгаа нь бол өөр их багшааштай багтам ийм сайхан өдөр болж байна. Ингээд та бүхэн бас бид яахан багтаа нэгнийхээ үсээр оролдож ардаа уртусаар надад боогод сантаа энэ нэг багчхан бас нэг сайхан дурсамжууд байна тий. Би энтэйгээ найзалж би энтэйгээ бас ярилж хэрэлдэж зодтолж байсан ч удаа бас байж л байгаа. Энэ бүхэн бол бид бүхэн өнөөдөр ярьж, өнөөдөр сууж, энэ тав тухтай байж, нэгэн өдөр нэгэн үдшийг өглөө хотод ярилцах таата нөхцөлийг өрдүүлж өгсөн инквайр болон инквайрын хүүхдүүд ах トゥ нарт баярлалаа. Тэгээ өнөөдөр бол бас нэг зохион байгуулахад хамгийн оройтой болсон. За санаачлагч Батцуул. Тэгээд зохион байгуулагч Батцуул. Ингэж зэрэг за тогтгоос нь одоо хөгжим гэдэг бас орсон байх тийм. Энэ бүхнийг бас сайхан зохион байгуулж байгаа та нартай бас баярлалаа. Энэ бол түүх болов үзэж байгаа нэгэн 60-д байгаа ийм асуудал шүү дээ. Бид нар 1000-ыг өнгөрөөсөн тийм ээ. 1900 жил бол одоо 2000. 1000 жил бид нар амьдарчээ. Ингээд та бүхэндээ эрүүл ажиргал сайн сайхан бүхнийг хүсэн яриа. Миний бас бод санжсныг миний найзууд хоолыг мундаг ширээсээ бүгд энэад бааш юм. Тэгэхээр миний нөхөр чинь уулын дээр усан тоглох болохоор хэмэд удаа Андан хачиг хаалтан байдаг. Тэгээд та бүхэндээ тэгээд хэд гоо байж ийна. Тоглоом орон чулуу шиг улаан толгоон төвөөс хонгол сайхан устаа борж уулынхан хөвөнөөс залгаа мянган улсын тэргүүн залтаа улаан даваанаас загчин хал хураанхаа төмний заяа төссөн их нутгаас нэг хэлсэн. Энэко бид
биднийг өнөөдөр ингээ хорон тоглож байхдаас эрүүл мэндийн баталгаанаар болоод оюун боглолцоод бас ирээгүй их боломжтой найзууд олон байсан. Энийг бас миний хэлэх үгийг хамтан дамжуулаад Аймшигын баатрын оюутан цагаан дурснаа гэдэг жижиг дуу хамтран дуулах юм аа. Sud
Оюун чинээ зүүсэн ногоон гацоо